2000 жилийн өмнө Бурхан бие махбодтой болж Юудад ажиллахаар гарч ирсэн. Эзэн Есүсийн аврал Израилаас эхэлж эцэстээ дэлхийн өнцөг булан бүрт төгсөн. Эцсийн өдрүүдэд төгсөвчд Бурхан ирж сая үнний үгийг айлдаж шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлүүлсэн. Тэгвэл эцсийн өдрүүдэд Бурхан хаана бие махбодтой болсон бэ? Бурханы шүүлтийн ажил аль улсаас эхэлдэг вэ? Илчлэл номд ингэж зөгнөдөг. Эдгээр нь асар их гай зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгосон юм. Тэднийг Бурхан болон хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гин зэмгүй билээ. Тиймээс зөвхөн ялагчтал мөнх амийг олж авч Бурханы хаанчлалд орж чадна. Өнөөдөр эдгээр зөгнөл аль хэдийн биелсэн. Төгсөгчд Бурхан аль хэдийн бүлэг ялагчдыг бий болгосон. Тэд бүхнийг орхиж төгсөгчд Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж байна. Гэхдээ Бурхан эхний бүлэг ялагчдыг хаана бий болгосон бэ? Энэ ялагчид ямар гай зовлон туулсан бэ? Тэд Бурханы төлөө ямар гэрчлэл хийсэн бэ? Тааж бас ялагч болохыг хүсэж байна уу? Ялагчдын гэрчлэлийг сонсож, тааж бас хэрхэн ялагч болж чадахыг мэдэж авъя гэвэл манай онлайн номлолд нэгдээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнэгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 7 цаг, өдрийн 12 цаг 30 минут, оройн 19 цаг 30 минутаас Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.